За, сайн. Өнөөдрөөр та бүхэндээ хэлсэн үлийг бүтээж Гранд Блугийн анимыг рекап хийсэн байна. Онголдох олон юм зарлах зар байхгүй учраас яг одоо эхлэе. Тэгээд жоохон далийн юм хэлчихэд байна. Энэ хүүгэн бүр нүүр амлуу орж хамаг нөхрийг бөглөөж яг алах нь. За. Нөгөө интрого тавьдагс нөгөө загсаа явуудагс нөгөө эхлүүлээрэй нэгээ. Би л амслаа шүү. Урдын адилаар Японы хаа нэгтээ байрлах далайн ирэг дээр Чиса болон түүний найз залуу үеэл хамтран амьдрагч бидэн дундаа Иориг их нэрээр алдаршсан цуута нэгэн аригчин анимыг эхлүүлэх юм байна. Дүрм ясаараа хагас нүцгэлчихсэн далайн цэнхэртэн харагдах хязгаарч ихт ширтэн зогсохдоо байгалийн сайхтыг биширмөө. Тэгээд энэ маань нэг дүүтэй байж таараа түүнийг нь Шиори гэдэг бөгөөд хайрт ахтагийн хаягтай захиа ярьснаар аним эхэлж хамаг илгийг зовох үүдэнд тавтай морилж ажимөө. Захиаг дугтуй савнаас нь суглан дэлгэх мөчөд хайрт дүүгийнхэн зүгээс шүү хүндэт аханцар минь таныг Чиса эгч Нанака эгч бас авга ахад баг төвг болж байгаа гэж найдаж байна. Сурлах хичээл хэр байна. Би болон эцэг их хоёр чинь таныг ирэх болов гэж горьдлого тавьсаар та харин игнорд сорл байна. Тэгээд яадаг ч байсан энэ захианд хариу өгөөрэй. Битгий син дээрээ гэрийн болонд нэг өөдөс давуу байж ахаар нь хүүхэлдээ оёод хавсарсан шүү. Энийг харахаараа намайг санаарай. Хайрт дүүгээсэн гэсэн захиа байлаа. Мань хүн мэдээж синтгчээсэн чинь Нанака гэж өөдөөс нь аятайхан байгаараа охин хүүхэд захиа бичиж байна. Зүрүүлээд бич муу би. Мань нэрийн дүүн буюу энэ Шиорин Чиса болон Нанака нарт бас захиа бичсэн байгаа. Тэгээ хамгийн чухал нь Чиса захиа бичихтэй ах хариу бичгэр болоод захианда худлаа юм бичсэн байна уугүй юу? Шалгаад өгөөрэй гэсэн байна л да. Тэгэнгүүт мань хүн шууд yes за одоо л аятайхан юм бичдэг юм бол болдгүй юм байна гэд юу бичгээ эргэн бодсон чинь нэг л их нүцгэлсэн архицсан хүүхэн шуухан болсон нэг тийм семестр өнгөрсөн байгаад байлаа л да. Тэгэхээр нь мань хүн тойруулж бөөрөн хөлөө нэг ингэж бичсэн байна. Тэгэхээр мөн ах нь энэ дээрээд нэг пикапу гэдэг шумбалтын клубд ороод тэгс харин гişүүднэ гэж үнэхээр сайхан амьтад. Өөрийгөө бусдад илүү тод ойлгомжтой илэрхийлж чаддаг болсон. Мөн их сургууль бол ахлах сургуулиас өөр юм билээ. Олон найзтай боллоо. Хүүхдүүд нь шалгаландаа их сэтгэлээсээ ханддаг. Өдөр тутмын амьдралын хувьд бол нэгэн хэвээ. Юу ч гэсэн хичээлээ тасалгүй бохор ховцсон өмсөхгүй болж ил байна. Өдөр тутамдаа сэтгэл хөдлөм үйл явдлуудыг мэдэрч дайжгүй л өнгөрөөж байна. Ах нь эндээ дайжгүй байгаа. Ижээ аав хоёрт минь мэд дамжуулаарай. Хүндэт гисэн ах нь гээд захиагаа бичиж дуусгүй юу эргэж хараад хамаг биеэ нүцгэлээд шар дагцтай муу найзыгаа хүзүүдэж аваад их уултын нэгэн хэсэг болж бөөг. Шиори маань ахтай хийж явуулсан туулаан нүдэн доторх камераар шууд лайв үзээд байж байгаамаа. Гэхдээ бүр дай. Тэгээ маргааш нь Кохэ Йори хоёр нь ирээд 5 кол хөвд суухтай Айна мань хүнээс чи Чисаг яг юу гэж харддаг юм. Гой өгзөгтэй эдэргээдсэн тэрэндээ нэг тайлбар хэл гэж байна. Тэгсэн чинь мань хүний зүгээс өгзгөн ч өгзгөлтөө. Гэтэ дүү шиг л боддог гэсэн чинь хажуунаас нь Кохэ тэгвэл чи түүнийг найрна гэсэн үг үү гэж хуцдаг. Тэнгүүд мань хүн муугаа харна үсттэй. Чиса цаанаас нь ерөн бодит байдал дээр хинч дүүгээ гач нүдээр харахгүй гэж хэлэхэд нь гуруула яг нэг хүнийг бодсон шиг түүнээс харц бууруулсан байдаг. Тэгээ бид бүхэн бол хин гэдгийг мэдж байгаа тийм үү? Кохэ маань Иориг ахтай хайртай дүүтэй гэдгийг нь олж мэдээд мань хүн татаархаж өгөх гээд байх шиг байна тэр цаа. Тэр дүүн мань хүнд захиа бичсэн талаар Чиса Айнад хэлэхэд Айна пүүх одоо болсон хаан захиа бичдэг хүн бас байдаг юм. Ямар гоё юм бэ гэсэн бай. Тэгэнгүүт Иори харин тийм ээ манай дүү чинь технологи мэтийн юмнаас тас явсан хүүхдээ гэдгийг. Яг үнэндээ тэр дүүн ийм амар тагнуулын туулаа ухсарчаад байгаа шүү дээ. Ер нь бол. Тэгэд Чиса зураг дарж явуулъя байжи гэснээр би сонгоё. Олигтой зураг явуулахгүй л энд намайг ингэж задгаарж байгааг мэдх юм бол гэрээс надад мөнгө явуулахыг болох эрсдэлтэй гэд баахан зураг ширээн дээр тавьж байгаа. Тэндээсээ сонгоод явуулах юм байх. Тэгэд тэгсэн чинь тэр зургийн дунд Айна болон Чисагийн хэлснээр бол Нанака болон Азаа эгч хоёр шалдан давхарлалцсан зураг байгаад байгаа юм байна. Тэгэнгүүт Иорид харуулахгүйгээд бөөдингийн ард орсон чинь Иори ойлгомжтойгээд мань хоёр дээр ирсэн чинь Чиса нөгөө зургийг бүхснийхэн карбондаа хавчуулчих бол мань хүү инээж ирээд яг би үзье гэхгүй. За мань 0 орох хэрэгтэй байна гэж хэлээд 0 ороод Гүй Иори итэл яг үнэндээ би ч гэсэн хар. Тэгээ мэдээж буцаж очиод асуувал үгүй их нь лавтай. Тиймээс боломж гарахт нь булааж авъя болдгийн. Тэгээ ингээд энэ хүүхэд буруу замаар орчоод идэв байхгүй. За тэгээ оройч боллоо. Айна Кохо хоёр маань буцах цаг нэгэнтээ болсон байлаа л да. Айна явахаас өмнө Чиса тандан чихэн дээр нь явж очив. Яаж юм бэ? Болгоомжтой байгаарай гэж хэлчихэд тэгээ Чиса маань окей гэсэн шиг тэр хоёрыг гаргаж өгвөөгүй юу мань хүн. Нөгөө зургаа авах санаагаа жаахан бодсон чинь Чисагийн ардаас жаахан эвгүй аваар гаргасан юм байна. Юу вэ гэлэргээ харсан чинь мань хүн аюу гэмгүй нээж явах жишээ нэ тэ. Тэгээ тухайн үедээ бол мань хүн өстой нөгөө хэн ламаг хоригдох юм
Ёстой нөгөө хин ч намайг хоригдлох юм бэ гэд Чисагийн өгцөндөх зураг руу ширтэж байна. Тэгээд за Чиса чи ихлэ усанд ор. Би зурагтаар нэг юм харчаад араас чинь орно. Тэг яг ороо Чисаг хувцас талгаар нь ардаас нь дагаж орж аваад шортоос нь зураг авах юм байхаа. Яа бүтэхгүй нэ. Гэхдээ яахав те Чиса сэжиг төрөд байгаа болохоор хуурамч усанд орж байгаа чимээ гаргасан чинь мань хүн өмхий санаалж пиклэж ягаад баригдуугүй салтаанд наашигдаж байзаараа намайг сонс чамайг усанд орохоор хувцасыг чинь авах гэж ийсэн юм а гэж хэлээд пандуулсан байдаг. Мааны өднөх. Тэгээд усанд орж исэн чинь шампунь дуусаад эргэтэл болсон юм байна. Хажуудаа байсан суул дүр цэвэрлэгчээр шампунь орлуулж болно гэж бодоод тэрийг нүдрүүгөө оруулаад уйлж байгаад чинийхийг нэг ашиглачаа гэж гуйхт нь манчисаа зөвшөөрсөн байдаг. Тэгээд бүр сүүлд нь мань хүн за болохгүй маань ерөөсөө унтахаар нь болъё гэд шүн дунд өрөөнд нь орж ирээ. Хогийн савыг уудлаж аваад бариг татахнаа. Тэгээ ямар новшоо хийж байгаагаа тайлбарлах шаардлагагүй биз. Энийний араас үгээд нөгөө гайхалтай зураг гаргаж ирээд энэ хоёрыг булаацалтаж навцалтаж байгаад нэг ном авч нэгэллүүгээ шидэж хагаад хоёулаа тэрэндээ ноклуулаад сэрэгт нь Нанаки ягч ухтаж авсан байдаг шүү дээ. Тэгээ Нанаки ягч хоёр дүүн давхарлалтцсан өглөөс эрэнгүүд савлна үсттэй. Тэгээд Иориг чинь ханад дагзын нааж байгаа. Ингэж яхаар та хоёр гэрэл гэсэн байдгийг. Мань хүн гайхаж харж байгаад ок гэд ханнаасаа буусан байдаг. Чиса цаана гоо юу яриад гих гэсэн Иори за одоо зүгээр нэг тал болоодох. Угаасаа сургууль дээр бид хоёр үргэж байгаа нэртэй үсттэй. Би өхмээрх байна тийм л болоодох гэж зогсчихсэн чинь дүүн хөрөөд ирсэн юу байгаа гэж ойрлоо ороод иртий. Тэгээд орж ирээгүй хамаг ойлгомжгүй явдлыг Нанаки эгчтэй айгүй ойлгомжтойгоор тайлбарласан байдаг л да. Манай эгч хоёр дүүгээ цуг унтчлаа гэж бодож байгаа штэ яг уу. Тэгсэн л дээ. Гэтэ санамсаргүй байдлаар мань хүний дүү болсон Шиори нэг сайн охин болж урд шөнийх нь хамаг ясан бус явдлыг яг л харсан юм шиг өчөж орхисон нь ард нь байрлах туулааны нүдэнд шигтгэж өгсөн камерны буу юм бэлээ. Тэгээ яг үдэ мань дүүхүү манай хэдэд өөрийгөө танилцуулаад мань хүний энд ирэхээс өмнөх үеийн амьдралынх нь болохгүй юмыг яриад бүр баримт нотлохоо авч ирж гарч ирээд мань Иоригийн нүрийг жоох улаалгаа тавьдсан байдаг шүү дээ. Тэгээ нэг мэдсэн чи Кого маань Иориг Шиоригэд хөөрхөн дүүтэй байсныг нь мэдсэн даруйда. Тэгээ ядтаа энэ маань балиар Сискон шүү дээ. Тэгээ атаархсандаа ч юм уу да бөөмөд. Үгүй мар би Сискон биш яаж мэдхүү. Мань хүний дүүдээ намайг Оничан гэд дуудуулаад өгөө гэж байх юм да нэрээ. Тэгээд цахилгаан хөрөө барьчаад асаагаад ийлэхээр чинь Шиори агаагаа авраарэ хилчхээ гэсэн чинь мань дүүгүү харин Оничан гэх жах эвгүй юм а. Тэрний оронд Кохай Нисамаа гэж дуудъя гэж хэлээд тэгсэн энд мань Кохай бараг тавилаа. Хэд их баярлсандаа мань хүнд байсан хэдэн цаасаа санал болгоод тэгээ мань хүн бол дүүгээ явуулмаар байгаа. Гэртээ хараа харьцгаа явцгаа гэд өнөөх нь үгүй мүгүй гэд хэрүүл болоод байсныг харсан том агаа игийн нар нь за комон хүүхдүүдээ тоглоомоор асуудлаа шийдгсэн байдаг шүү дээ. Тэгээд Шиориг явуулмаар явуулмааргүй байгаагаараа багт хуваагдсан чинь Маниоригийн эсрэг Айна Чиса Кохой Шиори болчдгийг. Тэгээд тоо тэнцүүлнэ хөөгээд мань хүн Кохойгоо багтаа авах гэж оролдоход Кохой маань Шиоригийн эсрэг өрсөлдөх их нүглийг үйлдэж чадлгүй. Хамаг тухай хананд савж ухан алдах замыг сонгосон байдаг. За тэгээд 3 эсрэг нээгүү үзий мүзий гэсэн байжсэн чинь мань дүүхүү харин нэг алчуур гаргаж ирснээр мань хүнийг ноклоо хийчихдэг юм аа. Тэгээд хоёр ах нокорсын Иориг өрөөнд нь аваачхаар явсан байдаг. Гэхдээ тэгж чагаад эвгүй хүн биш үү Шиори. Яг ах шиг хөгийн бүр нэг өмхий санаатай тийм ээ. Маргаашинаар мандахад Иори маань саяныг шаардлагагүй сэргүүдээ энэ ч одоо эрүүл сэрж мэрэд бас эвгүй юу. Тэгэд энэ Шиоригийн ах дээр ирсэн айлчлалын гол санаа нь ахыгаа гертэн дагуулж аваач тэр гэр бүлэрээ ажилуулдаг халуун усны газрыг ахтаа өглүүлчүүлгээ. Ахтаа талцаад байгаа юм л да. Ер нь бол тэрнээс биш тийм борокко энэ төр бол биш заяа. Тэгэд өглөөний хоолны цагаар ширээ тойрч сууж байгаа. Шиори маань ахыгаа усанд оруулъя. Нурууг нь угаая гэж хэлээд эвгүй байдалд оруулъя гэж бодсон чинь даанч Нанаки эгч болон Чиса авга идэрт нь бол бүр наалддаггүй. Бүр дэмжиж явчихдаг. Тэгээ амнаасаа болж усанд ордгийн даван дээр бүр болоод бөөндөө усанд орохоор болдгийн. Тэгээ юу ч гэсэн бөөндөө шумбахаар болсон юм аа. Аним эхлээд 2 эпизод явж чумбаж шít. Ууг нь нэмчний Пикабу гэж шумбалтын клубын үйл ажиллагаанд гараад идэг болттой байсан. Бүр архипи хүүхэн шуухан мөө. Тэгээд шумби болоод ирсэн чинь мань Шиори энэ удаадаа алгасан угаасаа усны хувцас байхгүй гэдгийг шалтгаан болгодгийн. Тэгсэн чинь мань Иори хөлдөөд хүмүүс шүү дээ угаасаа. Нанаки эгч Чиса хоёр Шиорид өөрсдийнхөө усны хувцсыг санал болгосон чинь яах манайд таахгүй гэж хууцсан үсттэй.
Тэгээд алцгаар амнасаа болж баруун мөрөө мултлуулаад мань дүүхүү би нормооргүй байна гэд болдгийн уулна. Тэгсэн авгах нь гарч ирснэ чи алийг нэг тийшээ нэг харалтаа. Өөрийгөө нэг хар алийн болгон амьдрал гэж явах юм. Мэд өрөөсөө нэг шомбод байгалийн сайх нэг мэдрэтэх гээд за шомбида болдгийн. Гэтэ би ахтайгаа шомбоно гэд байдагч мань хүн ч одоо нөгөө үнэмлэх авна штэ. Мэргэжлийн шомбогч болох юм байлээ штэ. Өмнө нь бөөндөө тэр шалгалт малгалт өгдөг дээр нь миний санджаагаар ханаад хурж өвдөө азан ханаатай бүтэн нэг өдрийг бүхсэндөө сонгоод өнгөрүүлсэн. Юу ч гэсэн Шиорыг чисаа дагуулгаар болоод Айнагийн бикинийг авсан байдгийг. Олдсны л таарсны л за тэгэл юу ч гэсэн шумбаад бол үдцсэн сайхныг нь мэдэрсэн. Нэг юм бодсон болтой байна штэ энэ Шиорын. Тэгээд ахыгын шүүгийг янзлал өгчээгээд нээсэн чинь нөгөө хамаг дуртай дургу кинонууд нь нүүрэн дээр нь унаад ирлээ. За энэ киноч яах вэ? Хамгийн гол нь мань хүн заахыгаа нэг сонс. Намайг одоохондоо энд тайван үлдээе тэгээ. Тэр халуун усны газар идрээ өвлөж авах гэдэг шаардлагагүй. Би магадгүй чиний дуртай зүйл мэтийг нь мэдэхгүй ч мууц сайн ч муу ах чинь юм байна. Бодвол ахыгаа буцааж авч яваад халуун усны газрыг өвлүүлэх гэж байгаа биз. Ах нь юм болсон хойно гадрал үйл яах вэ? Гэт юу ч гэсэн аргатаад нэг юм гэртэн буцаасан байдаг шүү дээ. Шиорыг буцаад Коа маань ардаас нь сад тавьсан байх нь инээ. Мо сатара амтай. Дүүхүүг явуулчаад ингэдэг. Энд ихтэй бас айгүй эвгүй бөгөөд сонирхолтой сэдв байгаа. Айна яг уу мани Иорыг халуун усны газар өвлөж авах боломжтой гэдгийг мэдээд хэрвээ би Иоригийн эхнэр болвол гээд бүр хүүгэж чуугад хүртлээ төсөөлөд фантазлаад байж идэг. Тэгээд чисаа энэ хоёр нэр төдий үргэж байгаа ч гэсэн арай марай гэдгийг. Ардаас нь манай ах ихчнэр яагаад чисаа энэ хоёр санаа зовоод байгаа болмол гээд тэгсэн авга ахгүй ардаас нь яг уу хэдий энэ хоёр маань цусан төрөлтнүүд биш ч гэсэн за бас гайгүй байлгүй дээ гэж хэлсэн байдаг. Тэгэхээр онлын хувьд маань энэ хоёр маань юу яаж болох юм шиг байна. За тэр чи яах вэ? Мань хоёр хаа нэгтээ яваад тэгээд хаа нэгтэйгээсээ буцаад ирж байгаа. Нөгөө айнтын нүцгэн Айна маань бүр азан айнатай дүүэлтсэн. Нилийн халамцуу нэг л тийм харах мэдрэхүйдээ итгэмээргүй юм байгаад харин хоёулаа хаалхыг нээж үзээд буцаагаад хааж байна. Тэгээд за одоо ороод бол дэмий болтой байна. Хоёулаа дуусгаар нь орё гэсэн байж байгаад хаалганы цаанаас Айна гарч ирснээр мань хоёр баригддаг юм аа. Мань хоёрыг ирэхээс өмнө яг юу болсон байх вэ гэхээр мань хоёрыг жинхэнэсээ жогороод байна уу эсвэл нэр төдий хിവэрээ юу гэдгийг шалгах гээд байгаа юм байна. Дамханда ахигч Айна Кохо энэ хэд маань хамтарч нийлж хагаад сонирхсан юм байна. За тэгээ юу ч гэсэн Айна Кохо хоёр маань бүтэлгүйтэй азаа ягч тоглоомонд орж ирээд мань хүнд ус гээд баахан спиритус шахсан байдаг. Тэгээ нэлийн хэдийн аяг уучаад байхад Айна энэ стач амар дархлаатай болчихвэ гэсэн чинь мань хүү өнөө өдийнхөө урдл уусанд дүрсгээд өнөө учиртай балер амтан чинь ингэрлүүгөө асгаад байсан юм байлээ шүү дээ. Тэгж байгаа санаатай шүү дээ. Тэгээ балер астай Айнад итгэхгүй байвал уугаад үзгээд уулгуулчдгийг. Тэгэл Айнагаас согтоогоо хийчихэнгууд өнөөх нь хамаг байдгаараа тайчаад чисаа руу явсан байдгийн. Маань өвднийхэн. Тэгээ мань хүү асуудгийн. Сая юу болоод бөөндөө хүнийг хамаг байдаг спиртээр шахаад байна гэсэн чинь. Тэр шар үст Котобоки ах маань. За тэгээд чи чисаг яг юу гэж боддөг юм бэ? Гэхдээ нэг тийм үеийн найз гэмээр юм уу да. Сайн мэдгүй байх юм да залив гэж. Наа чин тэгээд Нанака Азуса хоёроос өөр юм уу? Тэр хоёрыг чинь бас найз шүү дээ. Гэхдээ нөгөө ихчгэдэг англиал болчоор бас гоё л доо. Тэгээд хэдийгээр Нанака ягч үеэлч гэсэн би түүнийг үнэхээр халуухан гэж боддог гэж хэлхийн сацуу. Нанака ягч клубын хаалгыг татан харагдах шиг. Манайхуу ардаас нь ихчээ би тайлбар гэхийн завдалгүй ихч нь уцаар ярилгүй болохгүй нэгэд гараа явчлаа. Манайхуу ардаас нь чисаг бодвол ихч нь юм чинь арай халуухан гэх гэсэн юм а гэд хамаг шалыг балбаад бол барсангүй. Үүгээр аимшигт буруу ойлголтын үндэс суурь тавигдмөө. За одоо жоохон тайлбар явъя л да. Тэгэхээр аним дээр манайхуу яг ихчийг орж ирэхэд нь Эрой мэдэ мэдэмас нэ гэж хэлсэн байдгийг. Тэгээд чадлынхаа хэрээр монгол хэл рүү хөрвүүлвэл эротик нүдээр хардгаал гэж хэлсэн байгаа даа. Уу яг уу өмнө нь хэлсэн өгүүлбэрүүдэд бодвол яг уу тэр халуухан идрээр ойлгож бас болмоор. Гэтэ Нанакагч яг энэ Эрой мэдэ мэдэмас нэ. Яг энэ хэсэгхэн хэдэн үгийг сонсцсон байгаа даа байхгүй юу? Үгүй тийм байгаас тийм чи. Гэрлүүгээ яваад орсон чи эрэгтэй ч юм уу эмэгтэй ч юм уу үеэл чин би түүнийг эротик нүдээр хардгаа гэвэл ялтч өгөө жаахан зайгаа барина сте. Одоо энэ Нанакагч шиг эсвэл гүм үү? Арай би ч гэсэнгээд үзэгдэл солигдох энэ торгон агшинд Айна урд шөн шалдан чигээрээ шалан дээр хоног төрүүлж маргааш нь ханаад болцсон халуурсан шиг гівтэж өндлээ. Чисаа бас яах вэ юм уу? Найзыгаа аим шигтэйгээр халуурж явахт нь. Үгүй бас яаж хаяад явах вэ? Унттал нь байж гинэ. За Нанакагч тэгэл яг вэ? Мань хүнээс урд өдөр нь тиймэрхүү юм сонсцсон. Жогоо эвгүй уур амьсгалтай. Ядж яхад хоёулахнаа үлдсэн байх юм. Тэгээ мань хүү яах вэ? Яаж энэ буруу ойлголтыг засах уу гэж бодохдоо дуртай зүйлийг нь яригээд ихчээ та бид хоёр бол мэдж байгаа.
Чиса бол сайн охин. Сайхан сэтгэлтэй, далайн талаар сайн мэддэг. Тэгээ дээрэс нь яг тань шиг сайхан өгзөгтэй гэж эргүүтгэхэд автсан байдаг. Үзэгдэл дахин солигдмогцоо Чиса найталгаж орж ирээд Айна цаанаас нь хэрвээ өөдвөл цаанаа байгаа номнуудаас уншаарай гэд. Тэгээ эргээ харсан чи баахан мөө гэсэн номнууд байна. За, цээж ургуулах арга зүй. Хүүхний хэмжээг хэрхэн нэмэгдүүлэх вэ? Тодруулах нь. Хэмжээнээс хэтэрсэн хэлбэр. Таны эрэхтэй том хөх эсвэл хавтгай цээж нь дуртай юу? Цээж хайрлах тайлал. Таны хөхт яваажинг цоолно. Тодруулах нь. Бүх асуудалтай эмэгтэйчүүдэд зориулав. Модельудаас суралц. Хөхний хэлбэр сайжруулах дасгал. Маш нууц. Тодруулах нь. Нүсэр хөхийг олж авах нь. За тий амын сүүлийнх нь. Мөм судлал. За би юу ярьч вэ? Энийг болохгүй кат. Баг хийлэн болоод гэсэн олон төрлийн их сонирхол татгууц ном байгаад байна. За тэр нь яах вэ? Тэгээ хамгийн гол юм нь энэ мань хүн за ерөөсөө үннээ л хэлий. Та одоо байгаагаараач халуухан байна ихч минь ээ гэсэн чинь гадуураа юм нөмрөөд бүр холдоос очдөг. Тэгээд гадаа өлгсөн байгаа хувцас оруулсны дараа ихчийг халуун тогооны урд өөрөөс нь болоод халууцж байгааг нь харж тэсэлгүй. Ихч минь ингэж өөрийгөө зовоож яах нь тэгээд өнөөхийг нь тайлаад авчлаа гэсэн чинь ихч юугүй азаа ихч рүү залгаад азуусаа чи Иориг хариуцлага өгөр чадна гэж бодож гинөө гэхээ сонсоод наа чи яг юу болоод байна вэ гэд хэрэгт дурлаад хүрээд ирж ийдгийг. Тэгэд мань Иори Нанака ихчэд хандаг. Яг үндэ би азаа ихчийг ч гэсэн 体もエロい目で見てるんです。 Нанака ихчээс ялгаатай нь азаа ихч бол инээж. Үзэгдэл солигдоод Чиса Айна хоёр дээр ирвэл Чиса маань нөгөө баахан мөөмтэй ном руу гараа сунгаж байгаад Айнад баригдчихдээ. Азаа ихч ирсэн даруйдаа залруулга хийж маньхун Нанакаг том ихч шиг боддгоо гэдгийг нь эвтэйхэн ойлгуулад Котобуки ахын ажилдаг газар руу явж уухаар болсон байна. Айна Чиса хоёр байна. Тэр хоёрын гэсэн. Чиса за орой болж явах шиг байна. Ингээд харидаа гэд байж идэгин. Тэгсэн чинь Айна Иори та хоёр сургуулийнхаа урд л ингээд найз охин найз залуу болоод байдаг үстэй гэхэд Чиса яг уу элдв нөхдүүд үерхий гэдэг. Тэр нь гайгүй болцсон. Энэ л хангалттай гинэ. Тэгээд явгын алдад Айна чи тэгээд тэр дундаа сонирхсан номоо байвал зээлж болно штэ гэдэг. Чиса нэг юу болоод толгоогоос гисрээд зогсоод байна. Тэгээд чухам тэрийг аваад гарсан уу гүрийгээ тоцорсон уу бүү мэд тийм ээ. За тэгээд ингэж Айна клубээрээ бөөндөө уухаар дандаа энэ ирчүүд нь л шалдлаад амар дөргөөд манайд тэгж чаддгүй нэг л тийм болохгүй байгаад байна. Ерөөсөө охтуудаараа л савъя гэж. Дөнөм үедэн лааз юм а бариад сонирхолтой штэ гэд Чисагийн өрөөний зүг алхаж байгаа харагдах юм байна. Яагаад гэдгийг нь бол ойлгомжтой үстэй тэгээд. Нанака их чи өөрөө нэг тиймэрхүү байгаад бас эвгүй штэ тий хин хиндэ. Мань аваагахын ундаа юм уу эсвэл дахиад жимстэй юм уу? За тэрийн ч юм мэдвдээ ямар би уух гээд байгаа ш. Иориг энийг чи тэр дээшээ гараад октодод оруулаад өгч гэд явуулдаг. Маньхун яах вэ тэгэл итгэлтэй нарахгүй явж очиад хаалгыг татвал тэгэл маньхун паниктад зүхтсан байхгүй араас нь дуучдаг. Гүүхээрээ гүйцэж ирээл ханд шагаж аваад миний яриг сонс гэж эхлээл. Минийх бишээ Нанака ихчих гээд юу ч гэсэн олон юм ярихааргүй болгосон байдгийг. Иори маань яах вэ дээхэн үйдэлгээ одоо маньхунаас уучлал өршөөл ирж байгаад илүү тачаангуу дотор хувцас авч өгье гэсэн амлалтанда хүрээгүй байгаад гэмшиж байгаа царай. Азаа ихч Чисаг эргээд ороод ирэхээр энэ Нанакагийн гэдэг бас арай байж боломгүй зүйл биш үү гээд. Үгүй яг яаж утсан таарахгүй л дээ. Тэгэд Айна энэ ерөөсөө шудраг бус байна. Та нар юу үдээд яаж амьдраад юугаараа өөр байгаад байгаа болохоор ийм том болцсон алив нууцыг задал хэмээн шаардахад Азаа ихч бол шууд шулуух те. Энд чинь тэгэл гормоны ялгарлын л үр дүн штэ. Сайхан цочроогоод өгвөл нэмэгдээд идэг штэ гэх юм тэр. Шууд одоо эхлэгээд Нанака болон Азаа ихч нар маань Чисагийн ахиалж буй Иори ахын зарлахаар ахин нэг удаа хаалгыг татангорч ирээд байна. Энэ чухал цаг мөчөд яг уу мань хүн Чиса аливаа нааширдэ гэд хизээ нөхцлөөс гаргаж өгсөн байдгийг. Тэгэд Азаа ихч тэр нэг нүсэр том зураг таштай байгаад байгаа пэ баацар ямар байлээ. Доодох шүүгүүг нь уудлаж ягаад шумбалтын нэг тийм намдар маягийн CD гаргаад ирдэг. Тэг бөөндөө үзье гэсэн чинь хэд хоногийн өмнө энийг нь мань Иори дүүтэйгээ шкафанда нураагаад буцаагаад янзалж байхдаа солилцсон байж таарад мань хүний найз нь ирээд үе андаа энэ CD чинь биш үү штэ. Нэг гар шумбцсан яваад байх юм ахин кино яач вэ гэд бүрээд ирсэн чинь нүүрнийх нь яг урд төр CD нисч ирээд ханан зовогдоод мань хүн эртхэн шиг байрлалаа эзэлсэн байж байгаа нь одоо энэ найз нь асууж лайна л та. Андаа энэ шумблаа гэсэн үг. Үгүй одоо дараа нь ална гэсэн үг.
За тэгээд манай Иоригийн маань бяцхан ч юу ах вэ? Тэнийг алдаанаас болоод манай охтын үдэшлэг жаахан эвгүй урамсгалтай байгаад байна л та. Айна за ерөөсөө хайрын ч юм уу тиймэрхүү нэг яриа байдаг да. Тим яриа мараа тэгээд тиймэрхүү юм яри болвол мэдээж азаа анаагаас бусдад нь бол мүлжөөтэй сэдв байхгүй шүү дээ. Тэгээд ингэсэн юм аа. Азаа ягч маань за ойрдоо нэг тиймэрхүү сонин содон бол нөгөө юу яасан шүү дээ. Иориг аваад унтчихсан татгалзаа зүгтаагаад стач. Мань хид шок. Тэгэл Айна маань бүр хүүе яана та арай Иори сайн юм шээстэй гэсэн чинь азаа ягч мань Айнаг нэг тийм битгий гэсэн цараагаар хараад байхаар нь янзыг нь үзэх гээд өө тийштэй их ч нь бол яг Иориг бол таалчна гэсэн чинь орилж босч ирэнгүүтлээ хамаг пявыг тулгаад тэгээд уугаад байна. Айна дотны нас часаата өөрийнхөө сургуулийн соёлын өдрөлийн тасалбарыг өгсөн байна. Яг мань чинь нөгөө зөвхөн октод сурдаг овоо гэдэг октын их сургуулийнх штэ. Тэгээд тэр нь соёлын өдрөлөг хийхээрээ зөвхөн тасалбартай хүмүүсийг л оруулдаг юм байна. Одоо юм Иори Кохо мэтийн гач юмнуудыг оруулахгүй тулд гэж одоо яг хэлж дуусахад нь мань хоёр хүн өрөөний хаалхыг яг л сарны цэцгийн дэлбэг дэлгэх лугаа адил орж ирсэн харагдан шүү дээ. Тэрхэн даруйда Айна сүүлийн тэгтээ сая чисаад өгснийг нь мэдээд Айнаг хаянгуудаа чисаа дээр төвлөрж ирж байгаа. Нөхөр Кохо үүдийг таглаж Иори харин чисааг ханан цэгт тулгаж ирээд энэ хоёрын маань дунд байгаа үр ширний асуудлыг ярьлаа л та. Чиса бид хоёрын чинь дунд нэг өр байгаа да гэж байна. Тэгэл өрнийхөө орондын тасалбарыг авчих юм болов гэсэн чинь мань хүн л чисаад өртөө байсан юм байна. Дахиад өр тавиа гэж хуцдаг ба. Энэ ямар за тэгэл би хамгаалагч болёо инээ тэрэгээд байжсэн чинь Айна Иори яах вэ найз залуу нэм чинь чисаг тэнд байхад бусад залуучуудаас хамгаалаад явна үз гэхэд Иори Айна гяс Нанака ихчээс холдуулж аваад али байз Нанака ихчээ хажууд битгий юм яар Яна гэл эргээ харсан чинь ашгүй гостуу байх шиг байна л гэж байна. Тэгээ за ашгүй дээ Нанака ихч согтоо тэгээд ийм болчт юм уу гэсэн чинь үгүй илүү согтоод ирвэл ингээд наалтаад байдаг л гэж байна. Нэг мэдсэн ийм сэндвич мань хоёр хөөгдөж гараад за тэгээ маргааш нь мань хүн Нанака ихчийг яг үндэ архийг бол сайн даачдаг болохыг мэдсэн байдгийг. Их чөчгдөр мань хүнийг чисагийн найз залуу болох тухай сайтар ярилцсанаа гэж хэн дээр нь шивнээд ингээд байдгаараа ярвайцаа хамаг хөлсөн цовцсон сууж байна. Юу ч гэсэн мань хоёр бол чисаагаас хамт аваад явчихал таа гэд гуй саар л байгаа юм байна. Сургууль дээр нь хурж ирээд өвдөг сүгдөөд уйлж унжаад тоохгүй байх тус мань улам олшроо. Тэгээ аргаа бараад чисаатай ямар ч хамаагүйнууд нь зайлцгаа гэд арай танил хідэн үлдэх хажимөө. За тэгээд энэ хэд маань чисаагаас гадна 3 хүн явах боломжтой гэж үзээд ерөөсөө тэр 3-ын чисаагаар сонгуулийг болно үсттэй. Үгүй би харимаар болно гинэ. Ингээд сонгон шалгаруулалт эхэлж салхийг хагалахаар Митараг гарч ирээд төмнийхэн шившиг болон буцахын учир бол угаасаа энэ маань нөгөө овоо охтын сургууль танилтай байгаа хэрнээл манайдтай барьцаад гинэ. Дараагаар нь Ямамото Шинжиро сандараа гарч ирээд шууд явчихад надтай үерхийчээл гэж аав. Чисаа маань энэ хардаа найз залуу ухаантай байгаа. Гуравт Кохо маань гарч ирээд би тэгж олон юм онголдохгүй шууд эр хүн шиг эр нуруугаа харуулна гэд чисаагийн урд гарч ирээд урдын адил цээжин биеийг шалдлавч хахуул өргөн барьж байгаа харагданаа. Өнөө хэд нь энийг нь харчаад мобайлаар амтан зайл тонил үхсаацны эр нуруу 4-8-т Ножима Хажиме ширээнээс ширээгээр дүүлнээс чирээд чисагийн маань чихэн дээр цэцэг ургуулах гэсэнд нь маниорыг саад хийж ирээд бүр ингэдлээ бохор үзэж чамаагүй ялах гээд байгаагийн учир бол өмнөх өдөр Нанака ихчид бид хоёр ингээд ашиг сонирхлын үүднээс үерхэж жүжиж байгаамаа гэдгийг тайлбарсны дараагаар мань хүнийг чисаг тэр соёлын өдөрлөг дээр нь бусад залуусын хараанд өртгөөс хамгаалаад явах ёстойг анхааруулдаг. Харин эстэйгвэс нэгэн шоронд нөгөөх нь шорон тухайн юм ярьсан байна. Мань хүн бол өвтлээ айсан байна. За ингээд тавт Иори зүгээр намайг сонгоо гэд бүтэлгүйтдэг бол хамгийн сүүлд Фуживара Кента манайхэд ардуур нь энчтэй чисаатай бараг л танихгүй хүмүүс. Нэг юм ярьж байгаагүйгээд тоодгүй. Өнөөх нь урд нь гарч ирээд хэрвээ намайг дагуулад явбал би юу ч хийхгүй. Оруулаад л өгвөл мөр мөрөхөө игээд しないでいてくれるかだ тэгээд сонгогддгийн даваан дээр Иори артаас нь шахах гэж үзээд контрлуулаад яг гусуултын даваан дээр Кохо минь унтуулдаг юмтай даавуу аман дээр нь барьсан байна. За ингээд хинт сонгогдохгүй бол алалцсан эхлэегээл чисаа маань энийг нь харж тэсэлгүй нүднийхэн тусалгаа гаргаж ирээд залуусаа намайг сонс яа харахгүй найзууд ийм юмны төлөө муудалцах хэрэггүй шүү дээ. Найзууд л юм чинь эргэтгэж байх ёстой үсттэй. Тиймээс би ганцаараа за тэгвэл миний хавуудаа одоодоос эхлээд найзууд биш шүү. Эд алалцаж байсан чинь нөгөө Митарагийн найзаас нь за яг энэ удаа тасалбар өгье. Тэнийг юм хийвэл алын шүү гэсэн зүрхтэй мессеж ирээд манайд нэгийг ч ардаа орхихооргүй бөөндөө явахаар болсон байна. Дуурхах юм гэж. За тэгэхээр өнөө айхтар учир холбогдлоо өгөөдөөсөн тэр соёлын өдөрлөгдөө хүрэлцэн ирсэн байхыг та бид нар харж байна тийм үү? Товчоор бол манай Айна болон түүний нөхдийн одоо үйл ажиллагааг нь явуулж буй Гурилан кафе гэдэг газар нь чисагийн нүрийг нь будаж ажилуулвал түрүүний орж ирээд явж байх замд нь бүр найз залуутайгаа явж байхад нь эргүүлчих гээд байсан тийм нөхдүүдээс сэргий
хэлж чадна гэд маньхүн Чисаагаас энд Айна тусалчхаа гуйж ийн гэсэн байдаг. Мэдээж Чисаа маань ганцаараа эвгүй байдалд ордоггүй уламжлалтай. Хэрвээ би нүрээ будаж энд кафед ажиллах аваас Иориг бас ажилуул суугаа гэд маньхүн бас Иви минь чаавас бүр өмнө Азаа Айнагийн дүрд орсон байх туршлагатай байгаад байгаа юм байлээ л дээ. Мэдээж энэ маань Кохогийн яаж мартах вэ? Али миний найз гэд бас аваад орчих штэ. Гэхдээ Кохогийн маань нөгөө шүтэн биширдэг voice actor дуучин энэ соёлын өдрлөг дээр тоглолт хийж байгаа. Тэндээс хоцрохгүй шүү гэсэн. За тэгэл минь гурвын нүрийг дарбайтлан гурилдэж хаяад ажил нь гаргасан байвал энэ хоёр маань нөгөө эдвэгээ бодвол чиг хамаагүй дээр сайхан амттай байгаа сте. За тэр бэй тэгсэн чинь Айнагийн найзууд нь нэг нэгээрээ орж ирээд зураг хөргийн дард сандаргаад угсраад Азаа Айна орж ирж хормоо юугийн сөхөөд хамаг байдгаар нь ичээгээдгүй ямар гоё юм бэ. Үгүй гоё ч юу хөвтэй ингээд хормоогийн сөхөө за. Тэгээд Азаа Айна тэр нөгөө Кохогийн маань үзэх гээд байгаа тоглолтын арын альбны буюу одоо тайз засалтын ажилт юм байна л та. Тэгээ нэмэлт хүчин хайж яваамаа гэд Кохог маань аваа явчихдаг. Кохог бол тавьж явуулдагч. Маниорыг бол гүрээж авч үлдсэн байдаг. Тэгсээр нөгөө дөрөв салгалсан юм нь орж ирээд мань хүнийг сайхан амт дээр нь дуудаад за энэ өхнийг л чадвал нэг нь гэж мэгээд орж ирээ суучлаа. Үгүй ямар шир дөрөв их хэрэггүй. Тэгээд Иориг Джейсон болж мугажиг хаасаагүй тайжиж явдаг гэдгийг нь сонсоод за муу дөрөв новш хүнээ байлаа да гэд эр захиалгыг нь авахтаа нэг нэгээр нь дислээд чадхаараа байдал хийгээд хамгаалагчдад нэг нэгээр нь өгөөд гаргаж ягаад өөрөө цуг гарсан байдаг шүү дээ. Ингээд одоо яах вэ гэд утсаа дэлгэн харвал мэдээний сувгаар өнөө гурилан кафегийн 2 дугаар хагас болж нөгөө айхтар дарбайтлаа будсан будга арилгана гинэ. Манд дөрөв гүлэг гээл эргэжчод тухай газар нааж цагдаа ах нарынхаа гутал юуганд олоо юу гэд очивол мэдээж оролохгүй шүү дээ. Үүгээр арга мухарцсан манд дөрөв ямар ч үнээр хамаагүй орохоор хэдийнэ зоригшул утсан байла. Ингээд элдв бусаар орох гэж баригдаад эргүүтэж явахт нь Азаа Айна маань хурж ирээд аваад орсон байдгийн. Ингээд манд дөрөв Кохогийн ажиллаж буй газарт авч ирээд ёстой шүүсэн шахчих шиг байна штэ. Тэгээд энд ирсэн чинь нэг юм ажиглагдсан. Энтхийн цуг ажиллаж байгаа охтууд мань Кохог харандаа төгжээд авсан байх шиг байна. Мань хэд тэгэнгүүт нь энэ дээр нь тоглолт хийж ш. Тэрийгээ бол мэдээд байгаа муусаа садар амтад. Сайн өөрхнүүдээ бид хэд энэ хаваараа ажил дуусаад явж ууя гэж бодож байна. Та хэд арай хансхийн биш үстэй гэхдээ авч хэлэлцээгүй атлаа. Энэ шар уст явна шүү гэд ирэхээр нүдэн сэргээл ок ажил тараад уулзсан болсон байна. Мань хүнийг сайн ажилласан юмаа гэж зохион байгуулагч нь эхний суудлын билетийг мань Коход өгсөн байдгийг. Тэгэд дуртай юм нь болохоор нулимс тусдуулан хүлээн авсан байдаг шүү дээ. Тэгээд өнөө хэд манд Кохог боож аваад мань хэдтэй эхлүүлж өгчөөл явчихаа гэсэн байдгийг. Тэгээд ярьсан ёсороо эхлүүлж хачаад явах гэтэл өнөө гурван охин нь хүүе юунд яарна юм бэ? Бид гуравтай уух нь наад тэнэг тоглолт явж үзэхээс чинь илүү сонирхолтой штэ. Наадха хайчгаа гэхт нь манай хэд бас за энийг хаяач дээ. Энэ нэг тийм аним тоглоом сонирхдаг байлаар отоогүй гэд хөөж явуулах гэсэн энэ нэг ягаа юм гүүж очиж наалцснаа эрүүн дээр чинь шороо болчих гээд тэр мөрийг арилгаж өгчөөд явуулсан юм бах уу. Нэг л тийм сэжгийн инээ. Тэг гарсныхан дараа цуг муулж хагаад ярианы сэдв дэлээд нэлийн халаад ирсэн байна. Тэг ингэж явахдаа харин бөөндөө нэг хэд хоног далайн эргэрөө бяцхан аялал хийчихэд ирээ гэхий сонсоод манай хэд гүшиж өрхтгий. Тэг тэгсэн чинь энэ ягаа өстэй нь ерөөсөө бид гурав найзуудыгаа дуудаад эрэгтэй эмэгтэй тэнцүү явах уу гэвүүгүй юу. Бүр боол зарцсан болоод дуусчээ чаавас мэн гэж. Тэгэд Кохог бас аваад явна шүү гэхийг нь сонсоод манайд бас жоохон дургүй талтай тий. Тэгсэн чинь харин Иоригийн утсанд мэдээлэл ирж байна. Кохог анда манчин тасалбараа үлдээчих чинь наагур чинь байна уу гэж сүйд болж байна. Тэгсэн чинь ягаан өст маань Кохог нь ястай заван шийжгийн өдий том болчоод ингэж явна гэж юу байсан гэж мэгээд тасалбарыг нь аваад үлдсэн байдгийг. Хэдийгээр манай хэд тэр аялалд нь явахын хүслэн болсон ч гэлээ. Нэгэн дээвэр дээр хундаг өргсөн андыгаа гэд тэр гурваас татгалцсан байна. Өнөө хэд нь яаж ийна та хэд ч бас зэрэгцээд муулаа үздэй гэвэл бид нар тэгж ярьдаг ч гэсэн юу дуртайгаа хийхт нь саад болдоггүй. Бид нар бусдынхаа сонирхол хүсэлд хориг тавьдаггүй гэж хэлсэн байна. Ингээд гарч явахдаа гэр гэрлүүгээ хараад өнөөдөртөө амар сайхандаа жаргах сугаа.